Орхон аймгийн 73 өрхөд өргөө цагаан гэр олголоо тухайлбал гинтийн осол байгалийн эрсдэлд хүчин зүйлээс шалтгаалж орон гэргүй болсон хүмүүс хүнд өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэхүү гэрүүдийг олголоо. Нэг гэрийн үнэ 4.5 сая гэдгийг албаны их сурвалж мэдээллээ. Өнөөдөр энэ зуны сарын шинэ 2-нд ингээд өргөө цагаан гэрээ авч байгаад маш их сэтгэл өндөр байна. Тэгээд одоо Орхон аймгийнхаа нийт удирдлагуудад ажлын амжилт, эрүүлэг сайхан бүхнийг хүсэн өрөөё. Бид нарыг ингэж дэмжиж тусалж энэ сайхан өргөө цагаан гэрээр шагнасан чинь одоо баярлж байна. Тэгээ энэ сайхан гэрээ өшөө өөдөн татаж сайхан гал голомтой үсгэж явах болно. За Наранбагийн иргэн болох та бүхэнд их баярлалаа. Би паражуудаа бэхээр барилгадаг тамирчин байгаа. Тэгээд сая Токио 2002 Олимпиад яваад шагналт 5 дугаар хайранд ороод ирсэн байгаа. Тэр өнөөдөр бас ингэж юм гэмтэн бэлэг байлаа. Би гэр авна гэж мэдж ирээгүй. Энэ өглөө багаанаас боод ирээд 8-ын дарагтаа уулзах гэж ирсэн байсан. Тэгээд ирээд ингэж захиргаан дээр явж байгаад ингэж танд өнөөдөр гэр олох гэж байгаа гэдэг мэдээлэл сонсоод тэгээд одоо ирээд ингэ гэр аваад баяртай байна. Аймгийн хурлаар батлуулаад бид хүмүүс жил болгон тодорхой хэмжээнд ард иргэдийнхээ авах амьдрал үүссэн нөхцөл байдалтай тулгамдаад ийм одоо тусал дэмжих ажлуудыг зохион байгуулдаг. Тэрний нэг нь бол гэр олгох ажил. Энд бол одоо янз янзын шалтгаанаар гал төмөр хэлж ирдүү хийсч ирдэг ийм одоо гамшиг осол за амьдралын одоо бас тодорхой шаардлагуудтай холбоотой хүсэлтүүд өргөдлүүдийг шийддэг нэг нь гэр олох ажиллагаа байгаа. Өнөөдөр бид бүхэн басан сар тахалтай холбоотой за урд жилүүдэд бас тодорхой одоо хэмжээнд үлдсэн байсан энэ зүйлүүдийг судлаад энэ өнөөдөр одоо гардуулж өгч जैन. За энд одоо 73 айлын гэр байгаа. За ер нь бол хэрэгцээ шаардлага бол өргөдөл нийлээ ирсэн байгаа. Энд ажлын хэсэг гарч ажилладаг. Тэгээ яг одоо нөхцөл байдлын судалдаг үнэхээр одоо бас дэмжлэг шаардлагатай ирэн бэлдэг тийм ээ. Бүгдийг нэгжиж шийдэх боломжгүй учраас тэгээ энэ 2022 он гараад бид нар бас нэг энэ хаврын саруудыг, зуны ихэнх саруудыг бас тодорхой зорилготой энэ гендер суурилсан, хүний эрхт суурилсан энэ сарууд аим болгоод зарлж байгаа. Тэгээ тэрний үргэлжлэл одоо 5 сар бол гэр бүлийн хөгжил оролцоо зориулсан оролцоо дэмжих юм сар байгаа. Энэний манаас эхний өдрүүд ингээд өргөө цагаан гэрээр иргэдээ олгоод ингээд эхэлж байгаа юм одоо байна. Тэгээд цаашдаа бол мэдээж бас олон шийдэх ёстой асуудлууд байгаа. За энд ч гэсэн бас тодорхой хэмжээнд нөгөө 90 дарааны үед үлдсэн хүмүүс байгаа. Тэгээд бид нар одоо аль бас энэ асуудлуудыг бүгдийг хөрөнгө мөнгөний хувьд хурлаараа шатраатай оруулаад ингээд шийдвэрлэх ийм зорилготой ажиллаж байгаа. Орхон аймгийн засаг дарга болон сумдын засаг дарга нарт гэртээ болох иргэдийн 150 гаруй өргөдөл ирсэн байна. Эдгээр өргөдөлд нөхцөл байдлын үнэлгээг багуудхийн албаны хүмүүс хуралцсны эцэст энэхүү гэрүүдийг олгоод байгаа юм.